11-р сарын 26-ны өдөр анх тоор үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо зарласан өдрөө. Үндсэн хуулийн 3-р зүйлийн нэгт Монгол улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэ эрхээ эдэлнэ гэжээ. Засгийн газрын эрх ард түмний бус Монгол ардын намын мэдэлд байна. Монгол улс цаашдаа үндсэн хуулийн дагуу амьдрах уу эсвэл Монгол ардын намын зохиосон дүрмд захирагдаж амьдрах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. Ганцхан жишээ. Засгийн газраас баталсан Алсын хараа 2050 хөтөлбөрийг үндсэн хуульд нийцүүлэхийг шаардаж улсын хурлын 126 гишүүнд санал хүргүүлжээ. Харин 126 гишүүнээс ердөө ганцхан гишүүн хариу хэлэхдээ та бүхний саналыг сонсож уулзах боломжтой гэжээ. Гэтэл үндсэн хуулинд нийцүүлэгүйгээр мөрийн хөтөлбөр боловсруулсан гэдэг ганцхан энэ зарчим барьж байгаа зарчим дээрээс харагдаж. За хоёрдугаарт нь хамгийн ноцтой алдаа бол энэ мөрийн хөтөлбөрийг хамгийн үзэл санаа зарчим нэгдүгээрт улсын эрх ашигаа бодцооё, хоёрдугаарт нь намын эрх ашигаа бодъё, гуравдугаарт нь хувийн эрх ашигаа бодъё гэсэн юм өгүүлбэр энэ мөрийн хөтөлбөр дотор явж байгаа. Уулын засгийн газар Монгол улсын төр өнөөдөр үндсэн хуульд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн дээр 19 дугаар зүйл дээр иргэнийхээ эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл иргэний эрх ашиг гэдэг үг энэ байхгүй. Монгол улсын үндсэн хуулийн 19 дугаар зүйлийн нэгд төрөөс хүний эрх хэрэгжүүлэг хан хууз, эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх хэрэгжүүлэг зөрчигтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан байдаг. Эрх баригч нам үндсэн хуульд заасан иргэнийхээ өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлэхийг шаардаж жагсаал зохион байгуулахаар болжээ. Анх тугаар үндсэн хуулийн 35 дугаар зүйл дээр нэг 3 этгээдийн нэр дэвших эрхийг хязгаарсан байдаг. Одоо өнөөдрийн 100 жилийн хийсэн Монгол ардын намынхан. Би бол өнөөдөр ирэх барьж байгаа нам бол 100 жилийн өмнө анх тугаар үндсэн хуулийг баталсан хүмүүс гэж ойлгож байгаа байхгүй. Энэ хүмүүс 100 жилийн өмнө ямар хүмүүсийн нэр дэвших эрхийг хязгаарлаж ирсэн бэ гэхээр ямагт ашгийг ирмэлзэж бусдыг зарж мүлжин амьдрагчдыг нэр дэвшүүлэхгүй сонгуул санал өгүүлэх байх нь шүү дээ. Үндсэн хуулиараа шүү. За хоёрдугаарт нь ямагт бусдыг хөлслөн зарах буюу хөрөнгө орлого зэргийн үржлээр амьдрагч жинхэнэ худалдааны ба мөнгө хүлэгчд гэж байгаа. За гуравдугаарт нь болохоор урдын ван гүн ба хутагт хувилгаад жич орон хийдэд үргэлж суух санаартан лам нар гэдэг. 100 жилийн өмнө ийм 3 этгээдийг нэр дэвшүүлэхгүй байжгаад жинхэнэ ард түмний төлөөллийн их хурлаа байгуулж ирсэн байна. Монгол ардын нам 100 жилийн өмнө дээр дурдсан 3 төрлийн хүмүүсийг төрийн эрх барих дээд байгууллагадаа сонгохыг хориглож байсан бол одоо энэ бодлого алдагдаж хориглож байсан залд хэрэгжиж эхэлжээ. Үүнийг даргын хүүхэд сайдуулдаг, мөнгөтэй хүн их хурлын гишүүн болж иргэдийн биш өөрсдийнхөө эрх ашиг гүйцэлдүүлэх гэж төрийн босго давдаг болсон олон жишээ харуулна гэж тэрээр хэлсэн. Тиймээс үндсэн хуулийн үзэл санаанд дор дуу хоолойгоо хүргэж эдийн засаг, нийгмийн баталгаагаа эрх баригчдаас шаардахаар болоод байна.